Манай финалийн шатн дээр нэг асуудал үүсэж байгаа. Батчим гэдэг тоглогч чинь болохоор албан ёсоор 16 оноос хүрээгүй хүүхд юм. Гүү шүү дээ 17 хүрсэн шүү дээ. Тийм үү? Гүйлэн да. Чамд үзүүлэх бичиг баримтны юм байна уу? За энд бичснээр 16 оноос хүрээгүй байна. Тийм учраас бид нар энэ талаар хэлэлцээд та бүхэнтэй эргээд холбогдно. Шгүй. 3 сарын дараа хүрэх шүү дээ. Нэр өрөөгүй шүү дээ. 16 ч хүрэх хүүхдийг 17 хүрсээ л идэх юм. Очоод уулзуулц таа. Асгацтай урьж байгаа юм байна. G6 багийн нэг тоглогч тэмцээний журмын заасны дагуу албан ёсоор 16-наас хүрсэн байх ёстой гэсэн заалтыг зөрчсөн учраас тэмцээнд оролцуулахгүй байх шүүгчдийн шийдвэр гарсан байна. Иймд G6 багийнхаа уг тоглогчийг тоглуулахгүйгээр сэлгээний тоглогч тоглох боломжтой тохиолдолд тэмцээнийг үргэлжлүүлэх хэрэгтэй болох юм. Ачингээ! Коуч нар орж болох уу? Энд чинь насанд хүрсэн эмэгтэйчүүдийн тэмцээн шүү дээ. Бас тийм бахтай. Танад тэр одоо сэлгээний тамирчин байхгүй. Танад одоо сэлгээний тоглогч чинь тэгээд байгаа мó байхгүй юм? Байна. Би байна. Юм уу? Мама. Хүү, тоглохгүй мүү? За хэлээ. G6 багийн тоглогч тэмцээний шүүгчдийн саналаар тэмцээнд оролцох эрхээ асуулаад сэлгээнд орж ирсэн нь тэдний 6 дахь тоглогч оронд нь суусан байна. Үүнээс цааш сэлгээний тоглогчийг 6 дахь тоглогч гээд нэрлэж явжээ. Учир нь шүүбс аккаунтаар тоглож байгаа юм. Анх G6 баг 13 жилийн өмнө 13-ын байрны футболын PC-г 1-6 тоглож гараагаа ирэхдээ яг энэ бүрэлдэхүүнээрээ байсныг тэр үеийн Counter Strike сонирхох залуус бол мэдэж байгаа. Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн аврах шахуу баг байсан гэдгийг. За эргээд тэмцээнийхээ тайлбарт оръё. Мулаан 3 эсрэг хонглоос тимээ 3 гин унгаалаа. G6 багийн ахлагч Мулаан стрим хийдэг бас нэг стример эмэгтэй юм. Вайрс багийнхан маань хүчтэй өрсөлдөгч гэдгийг харуулж чадж байна. Залууна хотаны араар ороод сэргэлээ юм аа. Үргэлжилийг орёгоос